Багшгүй ба хүслээ хэлээд нас бардаг бас нэг ап байдаг юм. Тэрийг судлаад өгөөч. Please my ба. Хүслээ хэлээд амиа өгдөг апын талаар яриад агавч лимжиж байгаа нь лайк. Хүсэл биелүүлдэг апын талаар яриад өгөөч. Дэмжиж байгаа нь лайк. Өнөөдөр бид дэлхий даяар шуугаад байгаа хүсэл биелүүлдэг нэгэн аппликейшны талаар ярилцах болно. Та гар утсан дээр ганцхан аппликейшн татаад таны хүсэл хоромхон хугацаанд биелнэ гэвэл та яах вэ? Гэхдээ энэхүү аппликейшн хүсэл биелүүлснийхээ хариуд хэтэрхий том золиосын шаарддаг. Өнөөдөр бид үүний талаар ярилцах болно. Зэ, guys, та харж байгаа болчиндөө ба цоо ирүүл ишт хүчтэй болчинтай хിവэрэ байна. Өмнө хэдүүлээ хүний үхлийг таадаг хараалтай аппликейшны талаар ярилцаад би өөрөө татаж авсан. Юу болсныг таад мэдж байгаа. Ер нь бол эвгүүцсэн татлаа шүү guys. Надтай хамт байгаас тэ. Зэ. Үй. Гэрэл алсан сая. Зөвшөөрлөө. What? Тэгээ аюу олон хүмүүс метр утас гацдаг Facebook, YouTube гардгийг пранк гэж бодоод тах шиг. Тэр бол яг жинхнээсээ ямар ч зохиолын нэгэн хэсэг байгаагүй шүү. Тэгээ аз болж уцаа унтрааж асаагаад аппликейшнийг бүрэн бус устгаад буцаж суулгаад 3 шөнө 3 өдөрт ноцолцсны эцэст ашгүй нэг Facebook буцааж авсан. YouTube ч гэсэн одоо гайгүй орж байгаа. Суугаа алдах шахсан. Тэгээ тэрнээс гадна хэдүүлээ уцсныхаа он сар өдрийг өөрчлөөд хараалыг эргүүлж чадсан. Олон 100 жилийн хараалыг хэдүүлээ эргүүлж чадсан. Биш олон 100 жилийн өмнө аппликейшн яриа байгаагүй баха те. Удаан хугацааны аппликейшны хараалыг бид эргүүлж чадсан. Маш амжилттай. Easy. Сүснүүдийг хүртэл скамд хамархаа. Гari. Guys харж байна уу? Easy. Бочонтой ба юу гэж сүнсүндээс айх вэ? Тэгвэл өнөөдөр хэдүүлэнд нь дараагийн маш том даваа байна. Та айгүй олуула хүсэл биелүүлдэг аппликейшны талаар яриач гэсэн байсан. Дуртай хүслээ биелүүлээ хөөе. Хинчээ харин нэг даваа биш гоё юм шүү. Ганц аппликейшн утсан дээр татчаал зүгээр хүслээ биелүүлээ сууж ивэл сайхан биш гэж юу? I shall grant you 3 wishes, but be warned, for any wish may come with a dumb loophole or catch. Yeah, no, I know, I'm very prepared for that. Thought this through. Okay, check this out. Wish number 1. I, Jeff Brooker of Sound Mind and Body, wish for the ability to run any potential subsequent wishes by you and have you tell me what the secret catch would be. Гэтэ яс юм дээр хүмүүсийн хүслийг биелүүлснийхээ хариуд нь маш том золиос шаарддаг гэж байна. Тэр нь болохоор хүний ам. Тэгэл хүмүүс буужнаад исэн биз дээ. Тэгээ нэг зүйл байгаа. Guys, энэ бүхэн хаанаас гаралтай вэ гэхлээр яг одоо бидний харж байгаа Netflix дээр гарсан цуврал кино If Wishes Could Kill буюу хүсэл хэрвээ аалж чаддаг бол гэсэн энэ киноноос гаралтай. Тэгээ дөрүүд бол кинон дээр солонгосын ахлах анги хүүхдүүд одоо гэх юм уу те залуусын талаар гардаг үйл явдал яаж эхэлдэг вэ гэхээр ангийн баг хамгийн сахилахгүй хамгийн муу сурдаг болдоогой бүр сургуулийнхаа хамгийн өндөр оноог авснаар хүмүүс ингээд гайхаад тэгээ дараа нь болдоо хэлдэг. За яг үнэ хэлье. Энэ би нэг аппликейшн хэрэглэсэн юм аа. Би энэ аппликейшнд ингээд сургуулийн хамгийн өндөр оноог авъя гэж гуйсан юм аа. Тэгсэн чи би ингээд өндөр оноо авчлаа гэж хэлсэн. Тэгээ хүмүүс итгээгүй тийм үү энэ надад гिच дандаа ярьж яхаа гэл. Тэгээд үйл явдал ерөөдөө цаашаа өөрөндөг байгаа. Ер нь л хүслээ шивнэх юм бол хүсэл чинь бол яг уу биелнэ. Гэхдээ өөртөө ер нь нэг эвгүтэн. Өөртөөхөө амиа золиосонд гаргах шаардлагатай гэсэн. Би ер нь энэ аппликейшнд оролдох шаардлага байна уу? Та нар намайг яах гэж ингэж юм бэ? Би та нарын өмнөөс нь могоо барьсараагаа дуслаа шүү дээ. Сүүлийн удаа шүү guys. Энэ хэрээс хитэрч байна. Тэгээ түүх нь аюу зөвхөн сонирхолтой түүх байна. Яадаг вэ гэхээр яг одоо бидний харж байгаа энэ Сивон Хюрон гэдэг хоёр охин бол
хамгийн анх энэ аппликейшнийг бол үүсгэхэд нөлөөлсөн. Энэ болохоор бүр өмнөх үйл явдал. Тэгээд энэ Сивон гээд охиных нь ээж нь бөө ахгүй юу? Удхан гэдэг үг үү эмэгтэй бөө. За бөө удхан. Тэгээд мань хүн ээжтэй дургу. Ер нь бол ээжээсээ жоох ингэж ичдэг. Сургуульдаа ч гэсэн ингээд би өөрөө ингээд бөөгийн охин гэдгээ ер нь амар нуудаг, бүр тас нуудаг. Ээж нь ярьж байхдаа жоох уух дуртай. Тэгээд энэ чи ээжтэй айгүй дургу. Манай ээж бөө архичин гэл аав нь өмнө асурж ийсэн юм бэлээ. Тэгээд ер нь аавынхаа үхэлд ээжигээ өргөлж буруутгадаг. Энэ удган ээж нь л ямар нэг юм хийж байгаа л одоо аавыг нь үхэлд хүргэсэн гэж бол итгэдэг. За хоёр дахь дүр нь болохоор Heron. За халиуна гэж явчих заяа. Адилхан хээ үсгэр хэлсэн учраас шүү. Тэгээ энэ халиун нь болохоор ангийнхаа гитэ гэж залууд бүр ингээд хайртай дурлцсан. Хан гитэ биш шүү. Гитэ өөр шүү. Тэгээ мань хоёр аюу сайн бэстүүд болохоор нэг нэгнийхээ нууцыг мэддэг. Тэгээ хоёулаа зөвхөн одоо хоорондоо л энэхүү нууцаа хатгалаа шүү гэж чичи хуруугаараа ингээд андгаа тангар өргөд явж исэн байгаа. Тэгээд нэг өдөр яасан бэ гэхээр Сивон өөр хүүхдүүдтэй ерөөдөө нийлээд нэг уралдаанд орсон байгаа. Тэр уралдаанд болохоор application developer-уудын уралдаан. Хин хамгийн гоё аппликейшн хийх вэ гэдэг уралдаан. Тэгээ мань хүн ээжээс урам зориг аваад одоо хүний хүслийг биелүүлдэг аппликейшн гэдэг анх тийм нэг бас нэг хагас тийм сериосны биш ерөөдөө аппликейшн хийсэн байгаа. Тэгээ тэрхүү аппликейшнаа Girigo гэж нэрлсэн байгаа. Тэгээ яаж ажилладаг вэ гэхээр ерөөдөө л өөр хүмүүс өөрсдийнхөө одоо ингээд стори авч байгаа юм шиг хүслээ ингээд бичнэ. Тэгээд тэрхүү хүслээ бичсний дараа ингээд хүсэл нь биелдэг маягаар тийм нэг одоо уран зөгнөлт аппликейшн зохион бүтээсэн байгаа. Тэгээ хоёр найз яасан бэ гэхээр тэр аппликейшнаа одоо туршиж үзээд нэг хүслээ хийсэн байгаа. Тэгээ ер нь эндээс бүх эвгүй зүйл ихсэн гэж хэлж болно. Сивон ээжигээ үхээсэ гэж хүссэн байгаа. Өөрийнхөө төрсөн ээжигээ. Тэгээ мань хоёр бүр өөртөө тест хийгээд бичлэг хийгээд одоо тэр юун дээр ингээд өөрийнхөө нэрийг бичээд онсор өдрийг бичээд тэгээ аппликейшн дээрээ бүр хүсэж байгаа шүү дээ. Ингээд овг нэрээ онсор өдөртойгоо ингээд барьж байгаа. Тэгээ халиун нь болохоор нөгөө гитэгээ залуу өөрт нь бүр ингээд үхтлээ дурлаасаа гэж хүссэн байгаа. Би гитээг өөртөө дурлуулмаар байна гэдэргээл бичлэг хийж байгаа шүү дээ. Гэсэн чи яасан бэхлээр Сивон ээжтэйгээ яг тэр шүн муудалцсан байгаа. Тэгээ муудалцахдаа яасан бэхлээр Сива нөгөө ээжийнхаа нөгөө дахил шүтээ нөгөө бөө мөргөлийн зан үйлхэнд бүхнүүд нь аваачаал эвдлээл бүр ингээд тэрүүр зүгээр бүснүүлт юм. Тэгэхээр яах вэ нөгөө ээжийнх нь олон жил мөргсөн нөгөө онгод сүнс одоо юу гэдэг тэр бүхт нь хилэгнээд охин руу ингээд ерөөдөө нэг хар энерги дараад бүр ингээд доогуур ингээд хорхоо шавжнууд өөрлөө ойртол дээгүүр ингээ шуунууд баг өөрлөө ингээл дайралтай ингээ байгаль тэр чигтэй ингээл бүр ингээл хилгнээл ингээл явж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө удган ээж нь охин асуудалд орсныг мэдээд тэр шүнжэнгөө зүгээр зан үйл хийгээл зүгээр ингээд охин амьд гарах гал бөө юм болол нэг авардын даанч ээж нь ирэхэд өөрийгөө золиосно бөө цус мус гараал ер нь ингээд эвгүй зэ. Тэгээд Сивон охин байхгүй байгаа шүү дээ. Нэг сүүлгээд явцсан байгаа шүү дээ. Тэгээд өглөө нь халиунаа ингээд Сивоныг гэрт нэрэл хамт хичээлдээ явах гал ингээл байж байгаа шүү дээ. Нөгөө Сивоных нь ээж нь тэр дотроос бүр цуснууч болцсон ингээл гарч ирэл нөгөө халиунаач бүр гайхаад юу болов байна яасан бэ гайгүй юу гээл тэгсэн чинь нэг юм халааснаас нэг юм сахиустэй ээж нь гараад ирэл энийг миний охин дөг миний охин аюулт байна зүгүүд нь ч хамаагүй нууцаар хийж гээл тэгэл ирэхэд өөд болтой. Тэгэл халиунаач нөгөө хичээл дээр нь ороод сургууль дээр нь ороод яг ингээл нууцаар зүгүүд нь ээжийнхээ сахиусыг ингээд хийх гэжсэн чинь нөхөн Сивон ороод ирдیں۔ Найзтайгаа ангийнхаа хүүхэдтэй. Тэгээд бөө уур болно гэсэн. Нөгөө үзэн яддаг дургу нөгөө ээжтэйгээ асуудал үүссэн баг чи нөгөө сайн найз нь дундуур нь ороод нөгөө ээжийнх нь хэлсэн юм ин баг өөрт нь ингээл шившлэн хийж ингээл шууд буруугаар ойлгоно штэ. Тэгэл ирснээ шууд ингээл алгадаал нөгөө сахиус нь баг уурч хаяал. Тэгэл ер нь энэ хоёрын тангараг нөгөө BBF сайн найз best mate гэдэг зүйл ингээд цэг тавигдчихж байгаа. Тэгэл нөгөө сургууль даяараа энэ хоёрын хоорондоо амлсан бүү ээжтэйгээр хийлж болохгүй бидний дунд үлэн гэсэн нууц нэгээ задарч байгаа байхгүй ер нь сургууль даяараа. Тэгээд яасан бэ гэс дараа нэг өдөр халиунаа ингээд хичээл дээр байжсэн чинь нөгөө ангиудын урд нэг телевизэр байдаг шүү дээ. Тэр телевизэрийн нэг бичлэг гарч байна. Тэгээд ингээд харсан чинь өөрийнх нь нөгөө гитээ надад мурлаасаа гэсэн бичлэг нь гараад иртээ. Тэгэл жинхэнэ асуудал үүсэж байгааз хоёр нөгөө бест чинь нэгнийхээ нууцыг одоо хүсэн сэгсэн ч ил болохгүй гэжсэн. Ингээл зүгээр сургуультаа яриа одоо энэ хоёрыг мэдж байгаа. Тэгээ бүр ингээд ойнгоо олоод. Тэгээ нөгөө гитэгээ залуу нь ер нь гой залуугаас цааш бас нэг бүтэхгүй нөхөр ирээл нөгөө халиунаагч бараг чи намайг эвгүй байдалд орууллаа гээл доромжлоо зодож мотоолцсон. Ер нь бол бас эвгүй гар. Тэгээ дараа нь яадаг гэхээр халиунаа Сивоноос өшөөгөө авах гээд нөгөө Сивоны ээжийнх нь заасны дагуу бас нэг бөөгийн зан үйл үүдийн хараалтай. Өөрийнх нь эд зүйлсээс нь авж байгаа тийм нэг хүүхэлтэй ингээд зоож могоол ингээл те царай мараа зураал зоогоол бидний тийм хараал үүдэн шүү дээ. Ер нь айгүй олон киноноор гардаг. Тэр хараалыг хийгээл. Тэгээ хоёр хүүхэлтэй хийгээд нөгөө өөрийнх нь краш гитээ тэгээд нөгөө Сивон хоёроор
ерөөдөө хийгээд эрийг хараагаад тэгээд амиа хорлцтой тэр аппликейшн дээр хүслээ хийлээ. Тэгсэн чи яг тэр үед нь гитээ зүгээр гадуур явж байгаа л өөрийгөө ингээл хоолойгоо нөгөө цаасны хутгаар гэрчээл тэгэл хүчтэй. Тэгээ яг тэр үед мэдээж C1 чи мэдчихэж байгаа шүү дээ хүүшин ч одоо юу болоод наа гэд. Тэгээд нөгөө аппликейшн девелоп хийсэн серверээ очиж унтраах гэсэн чинь чадахгүй. Тэгээд унтраасан ч гэсэн тэгээд ингээд оройтцсон. Интернет холболттой учраас шууд тэр вирус шиг шууд ингээд интернет бүх тэр сургуулийн тоон төхөөрөмжөөр дамжаал тэгэл ерөнхийдөө халуунагийн хараад тэр сургуулийн одоо сүлжээгээр ингээд дамжлаа гэсэн зүг. Тэгэх боломжтой юу? Би зүг ярьж байна. Тэгээд C1 ч нөө хараалыг зогсоож чадаагүй. Тэгээд өөрийнхөө ингээд амийн ингээд хорлогоол тэнцээл бас бөө юм бол. Тэгэл тэнцэж байгаа л ер нь ингээд үхчихтэй. Тэгээд үхэхдээ тэр аппликейшн дээр бас нэг хүсэл хийсэн. Энэхүү одоо хараалтай хүслүүд одоо тий нөгөө хинийх нь халуунагийн хүслүүд одоо ингээд цааштай ч гэсэн хүслүүд үргэлжлээсэй гэж хүсээд үхчихтэй. Тэгэд ийхүү нэгнийхээ төлөө үхэхээс буцахгүй хоёр сайн найзын одоо хараал шингэсэн аппликейшнийг одоо хэдүүлээ дурч үзэх юм бах та. Тэгэхээр guys, энэхүү бичлэг KFC-тэй хамтарж байгаа. KFC-тэй хамтрах болгоно яг гоё өссөн таардаг. Одоо яг догдлоод байж гин. Яг одоо миний урд wings and dipping sauce цоо шинхэн сет ирсэн байна. Хэдүүлээ хамтдаа задлж үзцгээе. 8 тоогоор харж байгаа. 8 шиг wing байна гэсэн үг. Оо, окей. Төмстэй соустойгоо BBQ болон jalapeno соус байна. Шууд хэдүүлээ jalapeno соустойгоо гоё дүрж үзцгээе. Зя. Би аль нь гоё юм хэлэхгүй танаас. Хоёр соусных нь. Танаас бол дийлэнх чинь BBQ соус нь арай таалагдах байх. Надад бол jalapeno соус нэг таалагдж байна. Шаржигнуур саран төмсөө соустойгоо холдоод. Гоё зогцож байна. Зурлаач маань шүүс гоожж байна. Одоо тест дуусгая. Эдмэр нөө. За guys, зурлаачтай хамт тухтай идлээ. Тэгээд танаас ч гэсэн энэхүү wings and dipping sauce-ыг идэхийг хүсвэл KFC-ийн бүх салбаруудаар нь байгаа шүү. Дүрээдэд амтыг мэдэр. Guys, нэг сонирхолтой юм оллоо. Гэрээгүй цэг app гэсэн сайт байна. Гэрээгүй application хүсэл биелүүлдэг application. Бүх зүйлийн үнээр үнэлэгдэх хүсэл маш юу. Гэрээгүй application бол хүслээ бичдэг application. Гэрээгүй application хүслийг чинь хадгална. Гэрээгүй application-ыг татаарай гэж байна. Бүх хүслийг чинь бичих application. За, гэрээгүй application-ыг нээгээд хүслээ хийлээд хүслээ хадгалах юм байна. Дараа нь хүслээ хэр биелсэн үг харж болт юм байна. Хамгийн эхлээд энэхүү аппликейшн Netflix-ийн Солонгос кинон дээр сери дээр гарсан. Мэдээж шоуноос арай зөөлхөн хандан. Гэхдээ яг хүслээ үнэчээр хэлээрэй гэж шүү. Гэрийг нь гирида гэдэг үгнээс гаралтай юм байна. Гирида буюу үхэгсдийг хүндэлж дурсах. Гэрээгүй аппликейшн доторх дөрвөн үе шат гинэ. За эхнийх нь өрөөнд орно. Залбирч байгаа гаран дээр дарна. Тэгээ аппликейшн хизээ энийг хаалга онгойлгосныг санана. За хоёр дахь нь хүслээ шивнэ. Камер руу харж агаад удаан хүслээ шивнэ. Гуравдугаарх нь TCM-а дахиж ревю хийх юм байна. Алдсан бол дахиж авч болно. За дөрөвдүгээрт нь уламжлах. За аппликейшн юу санддаг вэ гэсэн чинь 7341 одоогийн байдлаар хүслээ шивнэсэн юм байна. Хитүүлээ 7342 дахь нь болох юм байна. Names unspool гэж үүж юм бол 4024 дээр нь яасан? Буцаагцсан юм. Битэх ойлгохгүй. Цуурай буцаагцсан 218. Сүүлийн анир чимээгүйгээс хойш 47 шөнө өнгөрсөн. Яа юу гэж ойлгох? Сүүлийн хүсэл хэлсэн хүнээс хойш шүү. 47 хоног хүн хэлээгүй гэсэн үг. Бүх сэтгэлдлүүд байна. Шөнөөр аппликейшн буцаад хариулдаг гэж байна. За хөөе, хэдүүлээ ер нь энэ аппликейшн хэрэглэх шаардлага байна уу? Нэг хэрэглэзээ үүсэт эхэллээ шүү. Бүх хүсэл нэр агуулна гинүү. Битгий чанга шивнээр. За, энэ нэг үйлбэр байна. Хэрвээ тоолж буй цаг нь улаан болох юм бол битгий эргэж хар. Тэр цаг хугацаа одоо чинийх биш гэж аах юм. Яа, ер нь улмал хэрэглэзээ үүсэт шүү. За, сэтгэл догдлуулсан мөч ирлээ. Уц руу орсон байна. Миний утас ч мөч их юм үдэж ин даа сүүл үед. Миний утас хил амтай бол хэлж байгаа даа. Ямар заяан гэхлээр түшхийн утас болчих юм доо. Хороо дэлхийн бүхэл хараалт аппликейшнуудыг суулглаа. За, let's go. Гириго. Чихнээсээ байна. Солонгосоор Гириго гэж гарч ирж байна.
За орлоо 3.9 рейтингстэй. Гэхдээ яг хүмүүсийн хүсэл биелсэн юм шиг байна гэхдээ. Гайгүй оноотой байгаа гоо. 4-өөс дээш настайхан зориулсан. Окей. Entertainment-та 100 талантад явж байгаа юм байна. Developer Consivo бүр яг тэр нэрээрээ байна. Солонгосоор 50 МБ. За солонгосоор гэдэг чинь асуудал шүү. Guys, за хүмүүсийн сэтгэлийг хэлье. Энэ яг жинхэнэ юм байна. Би дөнгөж сая хүслээ камерын өмнө хэлчихлээ. Одоо яг сэтгэл догтлоод хүлээж байна. Намайг 24 цаг хүлэе гэсэн. Өөр хүмүүсийн хүсэл биеснийг би харсан. Одоо надад 3 цаг дутуу буцаад би хэлнэ гинэ. Тэгэл таг болсон байна. Битгий суулгаараа гэсэн байна. Би устгаж чадахгүй байна. Надаа одоо 4 цаг дутуу. Тэр одоо кинонд яга троллдод байна уу эсвэл жинхнээсээ ингэдэг нүү? Үннийг олох нэг л арга байгаа. Өөртөө суулгацгаая. За суулгаад шүү guys. За бэлэн үү? За тэгэхээр нөгөө орлоо шүү. За камер руу access хийлээ, микрофон руу access хийлээ. Одоо энэ аппликейшн намайг харан сонсно гэсэн үг. Би юу ч хийгээд байна да. За. Хард ямар нэг гараад ирэв. Бүр айцлаа барихаас. Хард ямар нэг байхгүй зөө. Хөдлөөд нүггүй хард. Хөшгөнд идэв. За ийгүүцчих шүү. За одоо яах ёстой вэ гэхээр нь штэ. Та нар юу хүслээ хэл guys. Бөли та нар хэлээд хүслээ хэл дараа нь ах нэлээ за. За хүслээ хэлээр бүгд нэг зэрэг дарлаа шүү заяа. Uno card. Proxima. Цаасан дээр нэрээ бичих ёстой. Онсоор өдөртөөгөө. За guys бэлэн үү? Зүг үү? Бачтай. Хамгийн гол юм амарчсан биш. Юу н ямар хүсэл биелүүлэх гээд байгаа лээ вэ? Гой булчинтай бол булчинтай. Гой царай л угаасаа царай л юм байна. Яах вэ? Гой хөөхөн хүүхд байгаа юм. За юу? Гой ирүүл. За юу хүсэх вэ? Дансандаа сая төгөр байгаа юм байна. Яах вэ? Бүхэн байгаад идэг. Ямар хэцүү юм бэ? Олчлоо. За хүслээ хэллээ шүү. Гэтэ нэг л хүсэл юм болов уу? Хоёр хүсэл юм болов уу? За бичлэг явсан. Пүү, яг л кино нэр гардаг шүү. За. Би түшиг байна. Хүслээ хэлэх гэсэн. Миний үзэгч нар бүгд эрүүл сарвал онц сураад амжилттай мундаг хүн болоосай. Бас аппликейшнийг хараад надаа орохгүй байгаасай, нөлөөлөхгүй байгаасай. Ягаад гэвэл би булчинтай болохоор. За ингээд миний хүсэл ингээд болж байна. Баярлалаа. Баснаа битгий айлгаарай. За. Энэ солонгосоор юу гэж байгаа энэ хоёр? Доотлоо хоёр. Хоёр дахь нь хүслээ явуулах гэж байгаа. За хүслээ явуулъя. Саяын хүсэл маш гоё хүсэл болсон. За хүслээ явуулах. Бат. Юу? Сүүд угссан мэт цоохны хата. Энэ юу гэсэн бичих вэ guys? Ойлгох. Гэртээ ганцаараа агчлаа. Одоо ингэ болцсон уу? Та нарын санаа амарсан уу? Одоо хэдүүлээ хүслээ бэлтгэх үгүйл харах үлдлээ. Та хэд одоо оны эзэр онц гарах нь хараарай. За онц гарвал энэ бичлэгийн доор онц дүн авснаа хэлээрэй зөө. Та тэр онц дүн авбал аппликейшн ажилласан байна гэсэн үг. Энийг одоо би яахад гаргах юм уу, устгах юм уу яах юм? Устгахгүй байж зөө. Би та нарын төлөө энэ хараалт аппликейшнийг устгахгүй байж. За ёо. Тэгээ нэр онсоор өдөр ер нь их хүчтэй юм шиг байна. Тэгээ одоо үзэж хардаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүст нь үзүүлэхээр за хэдэн оны хэдэн сарын хэдэн төрсөн ямар жилтэй гээл те ямар орттой гээл зурхаа дээр хүртэл одоо тэр төрсөн огноогоор нь л хувь тавилан ингээ харж ин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрнтэй ямар нэг бодлоор холбоотой юм шүү. Одоо зарим шашин номлолоор ингээл хувь тавилан гэдэг зүйл байгаа. Одоо ингээл хүн хизээ төрснөөс нь ахуулаад хувь тавилан шууд ингээл зургацдаг гэсэн юм номлууд бас
байдаг. Тэгэхээр бас зөвүүн энтэй. Тэгтээ нэрээр яах гэж байгаа юм бол нэр ямар учиртай. Тэгээ энтэй холбоотой өөр нэг кино сүүлийн үед нэлээд бүүн болоод байгаа. Тэр нь болохоор Obsession гэдэг кино байгаа. Энэ киноноор яадгүй гэхээр ингээд нэг залуу нэг охиныг крашлж байгаа байхгүй юу. Тэгээд нэг ийм нэг хүсэл хилдэг ийм юу юм бэ? Ийм нэг хүслээ хилээд нэг юм хуугалдаг юм байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээр нөгөө охиныгоо тэр одоо надад одоо дэлхийн бүх хүмүүс илүү хайртай байгаасаа гэд хуугалцсан чинь тэр хүсэл нь биелэн заяа. Бас юм уу? Тэр кинотой ойролцоо. Биелэхтэй бүр нөгөө охин бүр ингээд галзууртлаад дууралцсан заяа. Бүр ингээд гачин болцсон. Тэгээ тэр нь ерөөдөө эмсгэл зүүн аим шиг нь болцсон. Ингээ нөгөө охин бүр ингээд галзууртлаад дууралцсан. Энэ кино гоё кино гэдэг. Би үзээгүй байгаа. Nikki? I love you. I love you. I love you. I love you. I was calling to see if there's a way I can cancel a wish. I'm sorry, we don't really do that. So she's just stuck like this forever? Well, yeah, I mean, as long as you live. As long as I live? Яа. Тэгтээ зас хөрх өндөр үнэлгээ аваад байгаа. Тэгээ энийг тэгж яагаад үзнэ. Гэвч та хэд миний кино үзсэн биз? Guys, Үхлийн тойрог 2 үзээрэй. Та хэд миний кино үзэх юм бол тэгээ жүжигчний карьер бүр маш амжилттай эхэлсэн гэсэн үг шүү. За. Тийм учраас үзэж амжаагүй хүмүүсээ бол Үхлийн тойрог 2-ыг үзээрэй. Guys. Зэ guys, бочондоо ба та нарын төлөө ямарсан хүслээ хэлсэн. Тэгээд над дээр битгий хараад нэрээсэй гэж хүссэн. Гайгүй ах гэж бодож байна. Одоохондоо гайгүй байна. Энэ ард сонсоны юм дуурайд байгааг их тооцвол дараа дээр бичлэг постлохгүй бол яагаад гэдгийг та хэд мэдж байгаа. Хоёр дахь хүсэл маань амжилтгүй болсон гэсэн үг. За тэгээ болчтой ба та нарын төлөө ийм гоё хүсэл хүссэн юм чи. Бүгдээрээ лайк хийгч. Эртгээ бүртгүүлээрэ. Тэгээд дараа имчгээр уулзлаа. Түр энэ ард юу дуурайд. Юу?